Арай 20 хэдэн цаг хүлээж иж бид өнөөдөр чуулгана их арай хийж эхлүүллээ. Тэгээ нэг олон зүйлийг бол хэлхийг хүсэхгүй байна. Уул нь олон зүйлийг хэлье гэж бэлдэж байлаа. Тэр зөвхөн парламентын засаглалтаа манай улсад аюу их олон зүйл сүүлийн 24 цагт өрнөхийг бүгдээрээ л харлаа. Тэгээд нэг л зүйлийг тод томрог хэлье гэж утсан. Одоо ямар ч төрлийн хэрүүл, маргаан үл ойлголцол бол гарах л байх. Гэхдээ энэ одоо яг үндсэн хоолоо олж идэж байгаа уул уурхайн салбараар попорхо болох хэрэгтэй байна. За тэгээ нэг шанаг бараг хөрсч хөдлөөг байгаа тэр портигийн уурхаагаар ордоор хэсгээр яасан ч их попортой. Тэгээ яг өнөөдөр ерөнхий сайдыг огцруулах яг үндсэн албан бичгээ харах юм бол яг тэр биерчтэй холбоотой хуулийн залт байхгүй байгаа шүү. Тэгээ тэрийг яасан сүргээр тайлбарлая. Тэгээ энэ уул уурхайн попорлоо зогсохгүй бол одоо энэ чих эмзэг салбар байгаа шүү. 1990 онд л 50-аас дээш хувь Монгол Улсын эдийн засаг уул уурхаагаас хамааралтай байгаа. Тэгээ тэр олон жил эдийн засгаас солонгоруулъя гэж намайг дунд сургуульд байхад л ярьдаг байсан улс төрчид энд сууж байгаа шүү. Тэгээ хийж байгаа юм нь хаана. Тэгээ одоо хамаарал 90% болоод явцсан. Тэгээ энэ салбар чи өөрөө маш эмзэг баг шүү. Биднээс хамаарахгүй. Бид нар үнийг нь хизээж тооцоолж чадахгүй. Тэгэхэд ингээл өнөөдөр хэрэлдэл ээждэг. Тэгээ яг өнөөдөр бол Монголд хүний эрх хангагдсан эрүүл аюулгүй нийгэмд амьдрах боломж байхгүй гэж харж байна. За манай намын сунгаатай холбоотой одоо манай ерөнхий сайдын гаргасан үйлдэлүүд ерөөсөө таалагдхаа болсон. Тэгээ энэ дарга нарын сандал суудлын асуудалтай холбоотой гэмгүй ямар олон залуучуудыг барьж хордъё. Яасыг хилмигдүүлэлт явдъя. Энтэй ерөөсөө санал нэгдэж чадахгүй байна. Тийм учраас тэгээ одоо ямар шийдвэр гарах вэ гэдэг бол ойлгомжтой сонсогдох байх. Тэр одоо цаашдаа хамгийн гол хэлхийг хүсэж байгаа зүйл бол ганц хоолоо олж идж байгаа энэ салбар руугаа битгий их буруу гიშг чихэж одоо хүмүүсийн мэдэх хэрэгэд бүдүүлгэр халдаач ээ. За ингээл дуусгая да.